настай хэрэгтэй. Настай нэг эмхтэй үнтэй боруулаа. Тэс гараа явуулаа. За ингээд бид нар ч одоо бараг л нэг л зүрхий дээрх маягтай араас нь дагсан болгоч их л муу 90 сурвалжлагчд юм байна. Тэгээд сая бид нар 3 дугаар эмнэлгийн зүүн талд тэр байшингийн гаднаас бид нар алдчихлаа. Яг хаашаа явсан уу бид нар олж чадсангүй. Тэгээд 10 дугаар хороол дээр нэлээд дийш явсан боловч нэг машина хаашаа орсныг мэдсэн алдчихлаа. За ямар ч хэлсэн нэгэнт хүрлэмжтэй уулзна гэж тохирсон байгаа. Тийм болохоор бүгдээрээ одоо яг хаана явж байгааг нь мэдээд тэгээд тэр газар нь очиж уулзъя. Тэгээд нэвтрүүлэг илүү их сонирхолтой болох болов уу гэж бодож байна. Тэр Мекагийн зочдууд руу яагаад орсон? Тэгээд 3 дугаар эмнэлэгт энд хаана байна. Сайн байна уу та? Мөнх тоноо СБ-нээс ярьж байна. Тэгээд та одоо яг хаана байх юм? Би одоо ажил руу орох гэж байна. Ажил руу явж байна. Тийм үү. За тэгвэл бид нар одоо энэ 1-р оролдоос ажил дээр чи яваад очие. Тэгээд уулзах уу? Тийм нэг таар дээр өрөөд би байцлаа. За. Ажил нь модно хэрт байдаг. Одоо бид нар 10 дугаар оролцох гэдэг. Ямар ч гэсэн бүгдээр эмнэлэг дээр нь очие. Ямар хүмүүс байна. Тэгээд ямар ч гэсэн өөрт нь санал тавья да. Манай нэвтрүүлэгт оролцооч гэдэг. Саллыг тавья. Дашрын дэлхийд бид нар бас юу яасан байгаа. Өчигдөр хүрлэмжийн 2 ч найзтай уулзаад хүрлэмжийн тухай бас яриулсан. Тэгээд 2 найзаар нь бас асуулт тавьсан байгаа. Тэгэхээр энэ бол нэвтрүүлгийн шигтгээ болох юм байна. Ингээд цоо нэвтрүүлэг цаашаа үргэлжлүүлнэ. За бидний өдрийн бүтэн дагаж явсан биш энэ ирсэн зогсож байна. Тэгээ ямар ч гэсэн хүлэмж энэ дотор байгаа юм шиг байна. Тэгээ бүгдээ зогсож орж хүлэмж за нэвтрүүлгийнхаа саналыг тавья. Хамтдаа орцгоё. Яг ингэ мэдрэлийн амар уу. Яг яг шилбэг байна. Даасан юм да. Хүлээн чанар бол ачтай л энэ. бид нар нэг нэвтрүүлэгт оролцох тийм санал тавьсан юм аа. Тэгээд өөр эмнэлэг дээр байна хурж ирээд уулзах гэсэн орж ирлээ. Цааны тогтоос ч байгаа. Готоос ч удаа. Гадаад нь дуулж байгаа. Боловч байна. За. За нэг өдрийн төш яриадсэн мөнх хот гэж юм байна. Эсвэлээ цааш явж байна. Тэгээд суугач юм. За. Тэгээд юм байна хүлэмж. Өөрт чинь нэг нэвтрүүлгийн санал тавих гээд. Санал тавих гэж та тэгээд нэвтрүүлэг эхэлчихэл явж лээ л да. Таны ажил цаг зав ярив. Жон байна. Хүн ихтэй ажил ихтэй тэгэл байцлаа. Тэгээд ийм учиртай юм байна. Цоо гэдэг нэртэй нэвтрүүлэг одоо 2 дахь дугаараар гаргаж байна л да. Цоо. Тий. Тэгээд энэ нэвтрүүлэг ямар учиртай юм бэ гэхээр мэдээж таны тухай гадуур сониг хөвлөлөөр интернетээр телевизээр хажуугаар зөндөл янз бүрийн юмнууд яригддаг штэ. Тэгээ энэ цоо ярианууд ер нь үний юм уу бодлоо юм уу гэдэг яг өөрөөс чинь танаас асуух гал бид нэг зориод яваад байна л да. Танай нэвтрүүлэгч яг нөгөө одоо жишээл миний ярьсан тэр яг нэг бод дүнээр нь гаргаж чадах уу? Энэ чинь сонин хөвлөл биш болохоор яг одоо жишээлх юм бол та бүхэн ярьж байгааг бол тэгэл нэвтрүүлгээр шууд гаргана л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хамгийн гол нь нэвтрүүлгийн өөрийн зорилго нь бол нэгдүгээр их сурвалж уу яг тухайн тэр цоо ярианд өртөөд байгаа хүмүүсийн өөрийнх нь үзэл бодлыг үзэгч төргийлэх гэсэн ийм зорилготой нэвтрүүлэг юм байна. За болж байна. Тийм үү. Ер нь зарим хүмүүс тэгдэг шүү дээ. Яг одоо юу гэдэг өөрөө ингээд цоо ярианд өртөө тэгээ тэрнийхэн тухай ярих гэж жоох эмээгээд идэх л да. Тэгэхээр би бас таныг эмээгээд байх болов гэж одоо бас жаахан зөргшээгээд байлаа л да. Үгүй ялангуяа бол энэ олон нийтэд юм харьцдаг юм хүмүүст бол ер нь хүн тэгдэг байхгүй надад янз янзаар ярьдаг шүү дээ. Тэгэхээр зэрэг хүн нэгэнтэй ярьж байгаа бол тий элен далангүй байж хэрэгтэй байхгүй юунаас найддаг. Хүнд бол иргэний зориг гэдэг юм байх хэрэгтэй. Тийм учраас бол надад бол тэрнээс эмээгээд байгаад байгаа. Хүн ард бол ер нь бол үннийг мэдчихээ бол зүгээр байдаг. Би бол тийм л боддог. За айгаад байх, хичээд байх юм бол байх.
Уулын талангүй л ярил. Тэгээд орол нэр сэтгэл нэг хэрэгтэй. За баярлалаа Хүрлэмч. За ингээд манай өдрийн цоон нэвтрүүлгийн оролцогч Хүрлбаатар эмч байлаа. Тэгэхээр үзэгч таныг манай цоон нэвтрүүлэгтэй хамт байхыг урьж байна. Энд Мика гээд зочдод л байна. Энэ зочдод руу сая Хүрлбаатар эмч яваад орчлаа. Тэгээд хайр сэтгэл гэж юу вэ гэсэн. Хайр сэтгэл гэдэг бол өрөөл бусдаа унтчаад хөлсөн хатаг байхдаа өөрийнхөө ихнэлөө яарахыг хайр сэтгэл гэнэ гэж. энэ жигнэс бос хоёр хүн хаашаа орчваа гэсэн. За балах төгтөө барьдаг шахлаа. Ясаа цайд үзсэн. Имчилгээний хувьд. Эхчүүд нь охтуудаа худалдаж шít өнөөдөр. Хормондоор нуучаад би охингүй гэж хэлээд охтуудаа хамгаалаж явдаг байсан. Тэр 90 цаг бол өнөөдөр өнгөрсөн байна. Хүрлэмч өөрөө 2-3 ихнэр авах гал ингээд ийм хууль муу санаастай одоо энэ чигт ч юм уу өөрөө их олон ихнэртэй одоо тэнд нэг тийм үгэнтэй зугаалж аваагаасаа гадар модоо гэж худаа өнөө янз бүрийн яриа гарчлаа. Та бол олон ихнэртэй болох хуулийн төсөл улсруулад ингээд явуулсан. Одоо аргаан бол дэмжигдэхгүй л байгаа тийм ээ. Тэгээд энэс болоод олон цуу ярианууд гарч ирсэн. Тухайлх юм бол нөгөө Хүрлбаатар чинь 2-3 ихнэртэй гинэ. Тэгээд одоо тэр 2-3 ихнэр аль биесны болох галаад ингээд хөцөлдөж яваад байна. Тэгээд за хэдгэрний ус замар голоор нусных оноо яриа л да тийм. Эхнэр нөхөр хоёр ингээд халуухан сууж ичэлтэй. Тэгээ суужсэн. Хүрлбаатар нөгөө телевизээр ингээд олон ихнэр тойлыг яриад батлуулах гад явж байна гин. Тэгсэн чи эхнэр нь энэ хууль отлуулчил яах вэ гэдгсэн. Нөхөр нь ингээл телевизлөө нэг хараад ихнэр лөө нэг сахлаас л байгаа. Тэгэл хуулиэл дэдэлдэг багтаа. Тэгэхээр энэ олон ихнэр олон хүүхэн гэдэг бол 90 амтны шинж юм. Яг нь физиологи талаас 90 амтан гэдэг үл тийм эмэгтэй өнөө хураач ядаг тийм шинж тэмдэг. Хоёрдугаар бол яг хөглөр өнөөдрийн өндөрлөгөөс бол улс орон мөхийг үл эмцээ задгая. Мөхийг үл. Одоо Монголын эмсүүд өнөөдөр их задгарч байна. Эхчүүд нь охтуудаа худалдаж шít өнөөдөр. Хормондоор нуучаад би охингүй гэж хэлээд охтуудаа хамгаалаж явдаг болсон. Тэр 90 цаг бол өнөөдөр өнгөрсөн байна. Үнэхээр харамсаж байна би. Би өнөөдөр хүүхэн дуртаад 2-3 эхнэртэй дэнийг яриаггүй. Одоо ингээ гудамжаар явахад одоо сайхан охтууд байж. Тэрнтэй тэнцвүүд ирчүүд өнөөдөр байхгүй болсон. Монголчуудын нийгмийн амьдрал ядуу болцсон. Хоёрдугаар бол төрөлд өнөөдөр яг хөглөр зэрэг эмэгтэйчүүдийн төрөлд илүү эрчүүдийнх бага байж байгаа жишээтэй. Эрчүүдийн өвхөл нь илүү эмэгтэйчүүдийнх илүү цөөхөн байх жишээтэй. 2006 оны байдлаар бол юу яасан байдیں۔ 65,000 эмэгтэй хүмүүс бол илүү төрөлттэй байдیں۔ Бэлбсэн байдیں۔ Тэгэхдээ хүүхд төрөх гоё насны хүмүүс бас орж байгаа шүү дээ. Тэгээд дээр нь бол яг хөглөр зэрэг одоо энэ сүүлийн хэдэн жил бол Солонгос руу асар их ажил хуучин гарууллаа. Тэгээ хүний би нөгөө
эмч хүн учраас энэ сэтгэл аягүй хэмзгэлж явдаг байхгүй юу. Тэгээ физиологи гэж юу юм бэ? Хүн үлсгтэр хоол иддэг тийм үү? Секс идэлгүй бодох тэр бол секс иддэг. Энэ бол үр өдмөө үлдээж байгаа асуудлууд. Энэ байглаасаа энэ заяасан энэ үйлдэлүүдийг өнөөдөр тэр хүмүүс чинь насан туршдаа тэрнийг хааж хадгалж явна гэдэг бол тийм утгагүй асуудал болж байгаа байхгүй юу.